За бүгд намралт өдрийн минь дөрөв дараагийн ээлжид вебинар маань их хөөхлөхөд бэлэн болсон байна. За энэ 7 өдрийн одоо мэдээ бол ерөнхийдөө гайгүй. За яг уу том хөдөлгөөнүүд ороод ирлээ. Гэхдээ яг статистик гардаг мэдээнүүд маань тийм том мэдээнүүд гарсангүй. За гэтэл бол чартны хувьд бол нэлээд том хөдөлгөөнтэй өдрүүд болж өнгөрлөө. За долларын индексээс яхилсан. За долларын индексийн хувьд бол за нэг юм сайдвейс явж байгаа энэ дотор яваад байх нь гэж харсан чинь дээшээ гарч ирээд pullback гэдэг яваад өглөө. За одоо энэ нэг цэнхэр зураас үйж гисэн. Жохон уучлалууд харахаар. За би бол одоо энэ дээр нэг double bottom үүсчих болов уу гэж хараад байсан шүү дээ. За тэгэнгუთ одоо энэ ихний double bottom-ын нэг лайныг халтархан зүгээрээ өвцөн маягаар ингээ ороод ирлээ. За би бол энэ дахиад дээшээ долларын индекс трендлоноос өсчих болов уу гэж бодоод байна. За учир юу вэ гэхээр баг цаг руу нөрөлд 2 цаг дээр харахаар за одоо энэ өнгөрсөн шинжилгээнүүд энэ устгах чи. За 2 цаг дээр харахаар дахиад нэг дээш тренд явж штэ энэ өрөө энийг эвдсэн. Энээс доош өсөө хөдөлгөөн энийг эвдэхгүй. За тэгээ энийг эвдэхгүйгээд хараад ингээ авт тренд явж байна. За авт тренд явж байгаасаа гадна нөгөө талдаа одоо энэ 2 цагийн хөдөлгөөн минь өөрөө нэлээд дажгүй юм дээшээс сэрэх магадaltaй паттерны бүтцтэй явж байна гэж харж болж байна тий. За ингээд дээшээс сэрэх магадaltaй паттерн нэлээд дажгүй үсэт явж байна. За энэ паттерны ахаад ингээд хэдүүлээ цагийн жижигрүүлээд хараад үзэх юм бол за одоо энд ингээд нэг сайдвейс явж байна тий. За энд нэг юм одоогийн байдлаар ойрнуудын холбоо дахиад нэг жоохон доошоос төрөх магадaltaй паттерн харагдаж байна. За тэгэхээр магадгүй энэ нэг доошоо ингээд стэрж орж ирээд тэгээд дээшээ стрейт ингээд явж иж магадгүй. За тэгэх юм бол биднэрт энд нэг ёроол үүсэх юм бол энд нэг шинэ ёроол үүсэх юм бол энэ байгаа ёроолыг эвдснээрээ энд ловерлоо үүсэх юм бол энд байгаа орой маань өөрөө ловер хай маань баталгаажчихж байгаа. Тэгэхээр энийг ингээд дээшээ эвдээд энд хаяр хай хийчих юм бол илүү одоо богино хугацаанд ингээд тренд байна эргэж байгаа мэдээлэл богино хугацаанд авчих магадaltaй болж байна гэсэн. А хэрвээ эндээсээ шууд эргээд ингээд явна гэх юм бол эндээсээ эргээд явна гэх юм бол хэдүүлээ энэ оройг дэш нэвтүүлээд энэ ёроол тэ энийг дэш нэвтүүлээд буюу ингэж дэш нь хаяр хай харж иж тэгэд ингээд байтах гээд байна гэсэн үг. За тэгэхээр иймэрхүү байдалтай хөдөлгөөнүүд харагдаж байна. Ингээд ер нь бол долларын индекс бол нэлээд дажгүй шинэ ёроолуудаа үсгээд яваад байсан. За энд нэлээд бас цэвэрхэн дэшээс сэрэх магадaltaй паттерн үсээд байна. Одоогоор яг жижиг цаг дээр бол харахад энийг 15 минутын хөдөлгөөн ерөнхийдөө бас жоохон доошоо нэг хөдөлгөөн дутуу байгаа барь юм анзаарагдаад. За гэхдээ паттерн стратеж баталгааждаг учраас бас заавал энийг сэтэрнэ гэд хүлээгээд халбгүй ихний шууд дээшээ паттерн энэ паттернаас сэтэрчээч ч ерөнхийдөө болох байх. Тэгэхээр аль нэг ямар хөдөлгөөний явахыг харцгаа. Юудсан бол дээшээ хөдөлгөөний арай дэлхүү хүчтэй байж магадгүй гэж харж байна. За тэгэхээр долларын индекс бол ерөнхийдөө дээшээ харагдаад байна. За Nasdaq-ийн хувьд бол ерөнхийдөө энэ навьяас нэг дээшээ гिचэн зураг гаргацсан байсан. За яг одоо нөгөө Nasdaq дээр нэг ийм хөдөлгөөн байгаа даа шүү дээ. Нэг юм хүчтэй уналт үүсчээ дараагийн яг ийм хөдөлгөөнүүд нь нэг юм доошоо сэрэх магадaltaй паттерн үүсээд байгаа мөртлөө юм хүчтэй доошоо хонждохгүй буцаад яг иймэрхүү одоо нөгөө нэг оройгоо эвдээд ёроолгоо эвдэхгүй гэдэг ийм зарчмаараа ингээд буцаад өсчээд идэг. Тэгэхээр иймэрхүү характертай байгаад за одоогийн онолтын хөдөлгөөн. За өмнөх баг ярианууд дээр эдгээр нь харагдаагүй бах тий. За би болохоор одоо юу гэж хараад байгаа вэ гэхээр эндээс буцаад мөн адил ингээд өсчих болов уу гэж хараад байгаа. Одоогийн онолтын хөдөлгөөн гэхдээ нэг юмараа өөр нь юу юм гэхээр ерөнхийдөө унчаад буцаад ингээд дэшээ гаж ирсэн ахаад өмнөх ёроолоо доошоо сэтэлцэн буюу 2 удаагийн давтамжтай доошоо тренд өмнөх ёроолоо сэтэлцэн юм 2 цагийн хөдөлгөөн байхгүй. Нэгсэндээ ингээд унаад за тэгээд ингээд ингэсээр байгаа явцдаг ийм нийтлэг шинж ингээд ажиглагдаад байна шүү дээ тий. А гэтэл өнгөрсөн 7 хоногийн уналт болохоор өнгөрсөн 7 хоногийн 7 хоногийн уналт нь болохоор өөрөө ингээд нэг ёроол үүсгэснээ дээшээ гарч ирснээ ахаад энэ ёроолоо доош нь сэтэлчихэж байгаа юм. За гэхдээ ер нь бол ингээд яг зүгээрээ л сэтэлсэн харагдаж байгаа. За тэгээ орой 8:30-аас яг юу нэгдээд ETF маркет нэгдээд буцаад дэшээ татчих шиг харагдсан. За ингээд харангуут өмнөх уналтууд нь ер нь ингээд нэг уналт хийчихэд буцаад энэ өмнөх ёроолуудаа сэтлээдээс уналт жоохон ховор байгаа байхгүй юу? Ер нь ингээд унчаал буцаад дэшээ гарч ирээд ингээд явждаг. За энд болохоор унаад энд нэг ёроол гээд энэ өөрөө нэг юм паттерны агуулмжтай хөдөлгөөн явсан байна. За ингээд харахаар энэ хөдөлгөөний уналт өөрөө ингээд дахиад 2 удаагийн ингээд өмнөх ёроолоо шинэ ёроол үүсгээд ингээд явцсан учраас эндээ төр зур сайдвейс явж магадгүй гэж харагдаад. За би өчигдөр энэ дээр нэг юм юу зураад шалтгаан зураад энэ дэшээ хөдөлгөөн энэ дээрээс буцчихж магадгүй гэж хараад байгаа юм. За тэнгуут би болохоор энэ дээр нэг юм биднэрт аягүй гоё агуулмж өгөх гээд байна уу гэж хараад байгаа юм. Одоо биднэрт ийм бүтэц үүсчиж магадгүй зү. Би одоо энийг шууд арай бүтэц үүсээгүй багт нь хитрхи эрт таамаглах гээд байна гэсэн. Ингээд энд нэг ёроол үсээд энд нэг ёроол үсээд энэ агуулмжаар ахиж нэг ингэж орж ирээд за тэгээд ийм хөдөлгөөн явчихж магадгүй гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр инхэд бүр дийлигийн том паттерн үсгээд байна л гэж хараад байна гэсэн үг юм. За гэхдээ одоо жишээл ингээд харах юм бол дийлигийн лаа ингээд хэдүүлээ дийлигийн лаг харахаар
Дороо нэлээ урт зүйтэй дөвжий гэсэн мэтлээ ногоон хальт ногоон биетэй лаагдчих штэ. Энд улаан биетэй байсан бол улаан буюу доошоо уналтын лаа гэсэн бол энэ өсөлтийн лаагдчих шаа. За 7 хоногоор харахад энэ өмнөх хүчтэй уналтын лаа байсан. Одоо бол нэг шийдвэргүй лаа өсөж байгаа. Тэгэхээр би бол энийг дахиад дээшээ гараад ирэхэд бол гайхаад дараагийн 7 хоногийн лаа дээшээ гараад ирэхэд гайхаад намарлаг одоогийн яг өчигдрийн 5 дахын хаагдсан лаа болохоор шийдвэргүй лаа хаагдчихж байна. За гэхдээ мэдээж энэ лааныхаа ингээд хийвг харах юм бол биеийг харах юм бол те нэг иймэрхүү лаа шүү дээ энэ чинь. Тэнгуут энэ доороо илүү зүйтэй. Одоо нийт лагаа 100% гээд үзэх юм бол энэ доотлын энэ тал нь бараг ингээд 70% гүйцэтгэлтэй шүү дээ. Тэ дээр 20% гүйцэтгэлтэй 10% нь ингээд планы биенч гэх юм. Тэгэхээр энэ дээр баярууд нь болохоор ерөнхийдөө селлерүүд нь хүчтэй байсан ч гэсэн баярууд бол хангалттай ингээд буцаагаад яаж чадж байна. Одоо баярууд нь бас тийм сул биш байна. Ерөнхийдөө хангалттай хүчтэй нүдийг харуулж байна л да. Тэгэхээр ийм шийдвэргүй лаа учраас нэгтгэн лаа бас тодорхой хэмжээний мэдээлэл өгөх байх. Одоо нэг иймэрхүү ч юм уу. Одоо энэ гурван лааны зохицолч нь бол нэлийн дэжгүй буцаад трендер гэж байгаа мэдээллийг өгөх боловчтой боловч дараагийн 2 өдрийн лаан ингээд шийдвэргүй лаа гарсан. Тэгэхээр би энд нэг ийм том бүтэц үүсч иж магадгүй болов гэж анзаараад байна. Одоо энд ингээд ийм олон өдөр унсан. За энд бас хайд байсан байгаа. Гэхдээ өмнөх ярал моролоо сэтгэлэг үн чинь дандаа 20-20-оос сэтэлж явсан. Энд бас дан 20-20-оос сэтэлээд яваад байгаа. Ийм дийлгийн бүтцтэй уналтууд одоо энэ мэн шиг ч юм уу те. Иймэрхүү хөдөлгөөнүүд байж магадгүй гэж анзаараад байна. Тэгээд бас тийм ч амар хол унаад бол явчихгүй хаа. За одоогийн байдлаар бол 4.7% унсан байна. За нийт 1.6%. За гэхдээ энэ бол Forex-ийн чартаар шүү дээ. За 15 дээрээ болохоор яг энэ дээрээс нэг тааз явж холоо. За гэхдээ бүр нөгөө талаасаа за одоо бүр өмнөх яг ярьсан жишээ шиг гэх юм бол одоо энэ уналт ингээ хандсан. Тэгээ шууд ингээл дээшээ зүгээр зигзаг хэлбэрээ хийгээл жижигэн доошоос төрх магадaltaй батерны бүтц зүсгээл доовынхон дагуу ингээд яваад ячих боломжтой. Энийг би яг эннийхэн дээр гаргаж ирээд ямар акшн гаргахыг харах гэдэг. Эннийхэн дээр гараад ирэх юм бол эндээс нэг ихлэ бай үзэн. Энийхээ дээр гарч ирч чадахгүй. Одоо энэ байгаа бүтээс ахаад нэг шалгаа доошоо унах юм бол энэ доотлолт нь илүү анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн. За Nasdaq тэр нэг иймэрхүү арилжааны төлөвлөгөөтэй нь ер нь нэлээд гоё хөдөлгөөнүүд орж ирсэн гэж бодоод байгаа юм. Би бол одоо энэ дээр жил нэлээд ажгүй мөршөгийн хөдөлбөр үүссэн. Тэгээ тодорхой хөдөлгөөнөстэй айгуу гоё явсан. За биткойн мөн адил унсан байгаа дээр. За биткойн дээр нэг ийм юу байна. За өмнөх вебинар дээр болохоор энэ уналтын хөдөлгөөнийг энэ одоо яг энэ хүчтэй хөдөлгөөнийг авчих хэрэг арай огцомдоод байна тий. Энийг авчих хэрэг арай огцомдоод байна гэсэн чинь ер нь энэ бол яваад бүтэн хангалттай дуусчихлаа. Би болохоор энэ хөдөлгөөний копи за эхний хэлжин доошоо хөдөлгөөний нэг копиж аваад эндээ юм сайдвейс үүсэх болов гэж хараад байсан шүү дээ. Тэгсэн чинь нэг импульс яваад хоёр дахь нь сэтрээд за дахиад correction өгж энэ өмнөх яруулаа шалгаад ингээд яваад гисэн. За тэгэхээр биш дээ. За биткойн болохоор ингээд угаасаа энэ ярал морол ингээд сэтлээд энийгээ дэшээ биткойн тодорхойлж мөлчод нэлээд гайг болж байгаа явцсан тийм үү. За одоо энэ зураг устгалаа. За би daily дээр нэг ийм юу харцгаа. Daily дээр надад нэг ийм юм харагдаад зурцсан байгаа гэх юм уу. За нэг ийм одоо шулуунууд гэх юм уу тий. Одоо яг юм шалтгааз холцсон. За юм тренд лайнууд гэх юм уу. Надад ийм нэлээд ажгүй харагдаад байгаа юм. За одоо ерөөдөө ингээд харах юм бол нөгөө хин цаа энэ дээр болохгүй. Энэ өмнөх ингээд 23 оноос хойш өсөлтийн энэ том correction-тэй хөдөлгөөнүүдийн яроолууд яг энэ дээр дуусаад байгаа байхгүй юу? Энэ дээр одоо энэ дээр ирсэн. За гэхдээ өчигдрийн лаавал ингээд энэ 7 оны лаавал энийг сэтэрцээ хаагдж байгаа. Гэхдээ энийг ингээд шууд сэтэрч хаагдлаа гээд одоо энэ тренд лайнаас сэтэрсэн болохоор шууд ингээд бас энэ ажиллахаа болж тэгж ажиллахгүй. Энэ дээр зуурж иж болно. Ингээд ингэж яагаад буцаад дээшээ ингээ гараад ирж болно. За тэгээд бас мөн ингээд weekly-гээр харахаар одоо жишээлбэл биткойн чи юм байна шүү дээ. Энэ оройн энийг эвдсэн. Эний ус хөдөлгөөн энийг эвдэхгүй тийм үү. За тэгэхээр нөгөө эвдэхгүйгээд байгаа яроол руугаа ерөнхийдөө нэлээд гүйцэтгэлт одоо ингээд хангалттай тулаад ороод ирсэн байж болохоор хөдөлгөөн яваад байгаа. Одоо дахиад нэг доошо 22% унахад л одоо энэ өмнөх эвдэхгүйгээд байгаа яроол руу орж ирэх гээд байгаа байхгүй юу. За тэгээд энэ яг биткойн weekly-ийн лаанууд өөрсдөө бас жоохон одоо уналтын лаанууд нэлээд хүчтэй байгаа даа. Одоо энд бол жишээл 3 том 7 хоногийн лаа гараад ирлээ шүү дээ. Тэгэхээр бас ерөнхийдөө бол уналт нь ханаагүй одоо лаа хэлбэр бол ханаагүй байж болох гэдэг. Би гэхдээ яг энэ дээрээсээ нэлээд л анзаарч хэлэх гээд байна гэсэн үг. Одоо маргаашийн нэгтгэн хөдөлгөөнүүд дээрээс энэ хөдөлгөөн ер нь би бол буцаад ороод ирэхийг ер нь үүсэхгүй л харагдаад байна. За хэдүүлээ зөв support resistance сурах юм бол за энд нөгөө өмнөх нэг шал гэж байгаад ингээ хараад үлдээсэн. Одоо нөгөө харж исэн зоон юм тий 90,000. За энэ дээр бол бас ингээд харж болж байна. За бүр доошоо сэтрэх аваас бол энэ яроолыг эвдүүлэхгүй гэж байгаа учраас
энэ рүү орж ирчээж магадгүй л хэрэв бүр доошоо стрейт ороод ирэх юм бол за buy хийж байгаа хүмүүст бол за би өмнөх нөгөө юун дээр бол өмнөх вебинар дээр одоо coin авах гэж байгаа хүмүүст бол иймэрхүү үед авж явах цэгийг гэдэг байгаа шүү дээ. За одоо энэ дээр ингээд энэ хэсэгт нэг авж агаад унаад ороод ирлээ. За одоо тиймгууд яах вэ гэж бодож иж болно шүү дээ. За энд нэг хэсэгт унцсан одоо ингээд авсан одоо жишээ биткойн эдэр нь ингээд 15% унчлаа. Одоо яг хаа дахиад авахад үнэ дундчлах уу эсвэл энэ 15% барих уу те. Барьсараа дэше гараад ирэх үү. За ер нь бол мэдээч хизээ нэг өдөр бол ашигтай гарч ирэх байх юм уу. Дэше гараад ирэх бах те. Хизээвэ гэдэг нь чухал. Хэрвээ дахиад нэмээд авъя гэж байгаа хүмүүст бол одоо жоохон цохимжгүй байна буюу юм уналтын хүчтэй хөдөлгөөн яваад байна тийм үү. Энэ уналтын хүчтэй хөдөлгөөн явж байгаа учраас энэ дахиад доошоо унахыг ч үүсэхгүй эсвэл шууд дээшээ ингээ гараад ирэхийг үүсэхгүй. Тэгэхээр одоо унахаар нь ингээд унтсан байна гэж за яг хуу за унтсан юм чинь яадаг ингээд авж байгаа тохиолдолд бол дахиад ингээд байгаа мөнгө хувааж авах хэрэгтэй байх. Яг одоо унчвал ахаад яана гэд ганцхан удаагийн авах гэж байгаа хүмүүс бол ерөнхийдөө одоохонд аваад юм яг тийм нэг удаагийн ингээд худалдаа авалтаар бүх мөнгөөр авах гэж байгаа хүмүүс бол жоох юм сайд эсвэл хэрэгтэй байх. Ядаж тэгвэл энэ чинь шууд ингээд гинт доошоо цөмрөөд ороод ирэхийг ч мэдэхгүй те. Ядаж юм сайд вэс яваад эхлэх юм бол ядаж тренд мэн ядаж ирэх гэж байгаа нэг баяд нарт ингээд нэг ханд өгж байгаа байхгүй. Тэгэхээр нэмэж авах гэж байгаа хүмүүс байх юм ба. За хонох тусмын аваад баяд DP гэх юм бол иймэрхүү үед нь авч явж болох байх. Зүгээр яг нэг худалдаа авалтаар нэг удаагийн худалдаа авалт тэгээд хаях гэж байгаа хүмүүст бол одоохонд арай тохиромжгүй байхаа үн жоохон докторжоод энэ уналтын тренд маань жоохон амсгаа гаргаад үн жоохон докторжих хэрэгтэй болов. Одоо л ер нь жоохон юу шүү доошо хүчтэй унаад байна. За тэгээд 2 цаг дээр хэдүүлээ юуг нь харахаар доовыг харахаар за одоо л ингээд шинэ орол гараад ирсэн тийм үү. За ингээд шинэ орлоо үүссэн буюу уналтын трендийн сүүлийн орол энд үүссэн байна гэж харж байгаа гэсэн үг. За сүүлээс 2 дахь орол энд байна. Энэ хоёр ороолын дунд байгаа хамгийн өндөр орой буюу өсөлтийн трендийн сүүлийн орой энэ дээр байна гэсэн. За энийг дээш нь сэтгүүлж гаргаж ирж агаад энэ дахиад уналтын хөдөлгөөн дээрээс нь баядах буюу за энэ тэгээ түрүүний нөгөө юм дотлын лайн майнд дээр ирж ивэл нэлээд дайжгүй. Ингээд бол баядж болж байна. Бидний баталгаатай трендийг эргүүлж байгаа дарилжаанд орох юм бол за эсвэл одоо биднэрт юу яаж болох вэ гэхээр дахиад энэ уналтын тренд дуусаагүй байна гэд би хэлбэр авах юм бол тийм дахиад дээшээ явснаа төсрийн хөдөлгөөс энэ ороолоо ахаа сэтэллээ шинэ ороол үүссэн учраас энэ шинэ ороо баталгаажиж байна. Тэгэхээр энэ оройг дээш нь сэтэлүүлээ дахиад ингээ баядах боломжтой гэсэн үг. За иймэрхүү хөдөлгөөнүүдийн юу бол гарч ирж байна. Таамаг бол гарч ирж байна. За энэ өмнөх импульсыг копидж аваад ийш нь тавихад бол өмнөх импульс дууссан байраа харагдаж байгаа юм. За гэхдээ яг ингээд энэ импульсийн хүчийг харахаар буюу хөдөлгөөнийх нь уртыг харахаар одоогийн импульс бол ханаагүй байгаа. За тэгэхээр мөн бас энэ импульсийнхаа энэ нэг яваад байгаа импульсийнх нь биеийнх нь одоо урт алихэр хол унж чадж байгаа гэдгийг юу нь бол харж байвал зүгээр баха. Тэр чинь тэгээд бид нарт жоох юм хитэн зураас руу орлоо тэгэхээр ямар нэгэн батарейны хилэмжтэй ч юм уу бүтцтэй болоод байгаа. Үгүй бол зүгээр нөгөө яг чиглэлийн эргүүлэхээр нарилжаанд орё гэж байгаа хүмүүс авах юм бол нэг иймэрхүү бүтц зүйлээгээд шинэ ёроол үүсгэх юм уу эсвэл ядаж энэ сүүлийнхаа энэ оройг эвдснийхэн дараа орсон дээр хаа гэж бодож байна. Одоо л яг зүгээр ингээ ёроолын таагаад энэ тэндээс гэдэг надад бол тийм сонирхол алгаа надад бол доошо тренд нь жоох хүчтэй явж байгаа учраас. Тэгээ одоо нөгөө buy coin авах гад байгаа хүмүүс бол одоо гоё зүгүүд нэрж штэ. Ялангуяа биткойн одоо ингээ дахиад яг энэ шиг хүчтэй унахад алткойнууд бол бүр маш хүчтэй доошо орж ирээд бүр зарим coin моинууд бол бараг шинээр хилж байгаа юм шиг байл шүү дээ. Бүр 0.1 хэд метр рүү орж мордог болсон те. Тэгэхээр тийм altkоинууд дээр бас нэг жоохон риски бага мөнгөөр гэхдээ ингээд шууд ордер зоогоод хайчих бадвал болох юм шиг санагдсан. Одоо яг өөрийнхөө мөнгөний 10%-аар ч юм уу те нэг юм altkоин лөө тэгээд нэг юм за нэг юм ла хамгийн доошоод шинээр маш хүчтэй ла үүсээд унлаа гэж бодоход энэ авцаа ирэндээ гэдэг нэг юм ордер хаяад үт. Тэгээд тэр чинь буцаад нэг юм ла зүү татаад өвчтөе унлаад хүчтэй уналт нь буцаад ингээд татахтай хүртэл зүгээр тэр жижиг altkоинууд дээр чинь 50-60% өсөлт болчихж байгаа юм. Тэгэхээр тэрийг бол мэдээч бүх мөнгөөрөө оолын ажиллахгүй зүгээр яг найдвартай хэд рүүгээ том хэд рүүгээ их мөнгө идлээ гэж тоо тиймэрхүү зүйлүүд бол арай багаар те наасныхаа 10-аар хувийг ч юм хийж болох байхаа. За алтан дээр за алт бол за нэлээд дайггүй хөдлөө гэж бас харж байна. За гэхдээ сүүлийн энэ хөдөлгөөн дээр бол жоохон нэлээд ойлгогдлоо. За энэ үнийг дээсnгээ сүүлийн трейд вебинар чи юм нэг таамаг байна. Энийг хатгалаад авчих дөө вебинар гэж. За ингэ харагдахгүй болгоч. За алт дабл топ хийгээд би энэ нэг лайн руу хүлээгээд ийсэн ирээгүй. За тэгээд тэрнээс цааш доошоо стрэх магадaltaй юм гурван паттерн хийсэн. За ингээд доошоо явсан. За би тэгээд дараа нь энд нэлээд цэвэрхэн доошоо стрэх магадaltaй паттерн хийгээд байсан. За одоо энэ гэсэн үгт 1 2 3 1 2 3 сэтэрсэн.
Straight энд байгаа ёроолыг сэтэлсэн. Гэхдээ энийг бол сэтэлээгүй. За тэгвэл хэдүүлээ энийг ингээд доовоор нь харах юм бол тийм энэ өрөө энийг эвдсэн. Энэ ёроолыг эвдэхгүй. Энэ ёроолыг эвдчих юм бол нэлээд дэж Ади хөдөлгөөн явах гэдэг байгаа байхгүй. Тэгээ энийг эвдчих юм бол доороо харахаар. За тэгээд энийг ингээд straight за одоо жишээл энэ паттерныг ингээд straight энэ нэлээд зөрхий явсан юм аа. Доотлын тооч ч гэсэн нэлээд зөрхий. Тэгээ ахаад энд нэг юм доошоос төрөх магадaltaй паттерн үүсээд за тэгээ энэ ингээд буцаад доошоос дэрснээ ингээд хол явж чадахгүй ингээд энд ахаад ингээд паттерн зураад энийг л ахаад ийм паттерныг томсож ийн гэж хүлээгээ тий. За ерөнхийдөө ингээд том паттерн бүтэц үүсэж байгаа юм байна гэж харсаар л буцаад тийшээ гараад явцсан гэсэн. За тэгэхээр энд нөгөө юм том дунд цагийн болон том цагийн паттернууд дээр юм доов эвдрэлтэй мэлэнсээ харж байхгүй л яг иймэрхүү кейс гараад идэг юм аа. Тэгээ ялангуяа Nasdaq дээр амирх гараад идэг бид Nasdaq дээр бол жоох энийг үзье ядаад идэг. За тэгээд үүнээс цаашаа бол ингээд бусаад ийшээ гараад ирсэн. За бидний дараа нь энийг нэлээд харж суусан. За яагаад вэ гэхээр энэ сүүлийн орол энэ сүүлээс хоёр дахь орол энэ хоёрын дунд байгаа хамгийн өндөр орой энэ байна. Энийг эвдэхгүй гэж байх магадaltaй учраас энийг харж суусан. За тэгээд яасан байх нь энэ дээр 15 дээр ийм support resistance үүсэж байгааг нь хараад байжсэн чинь шууд доош тийшээ стрейт явцсан. За энд бол жоохон 3 дахь доожийн доор нь үлээж исэн. Энд бас ингээд нэг доошоо стрэх магадaltaй магадлалын бүтцийг таргаж ахаар нь энэ доор үлээж исэн дэшээ дахиад стрейт явцгаа гэж. За тэг энэ 7 хоногийн арилж байгаа бол яг уу сүлд нь харахад энд нэг зөрөх оролт байсан билээ би гэхдээ тэр үед нь арилжаанд сууж харагдаагүй. За одоо алтан дээр 2 цаг дээр яах вэ гэж. За одоо алтан дээр хэдүүл харахаар за яг ингээд ёроолыг нөгөөд ингээ харангуут энд дээшээ ингээд эвдээ дээшээ хайр аяа өсч харагдаж байгаа тийм үү. 2 цаг дээр бол дээшээ одоо дээлигийн тренд бол уугаас хараад дээшээ явж байгаа шүү дээ. За тэгмүүдийг 2 цаг дээр дээшээ тренд иргэцэн. За гэтэл ингээд энэ 7 хоногт бол маш хүчтэй уналт үүсээд баг 1100 пип унцсан юм ч гэдэг. Тийм одоо энэ 1600 доош бол 2000 пип унцсан байна шүү дээ. За энэ хөдөлгөөнийг би энэ дээрээ баг ханжиж магадгүй гэж хараад байгаа. Энд юу н ямар сайд байс үүсэх нь тэрийг анзааръя. Би болохоор нөгөө нэг энэ дээр за ийм бүстэл зураад за ингээл харчих. Энэ дээр бүстэл зураад харангууд ийшээ шалгах цаг байхгүй би нөгөө ийм өмнөх орой ёроолуудаа алтын ингээд нөгөө сэтгэх нь үгүй шалгах нь үгүй гэдэг цэвэрхэн юм тоочуудыг хараад идэг гэж яриад байгаа шүү дээ. Тэрийг харангууд энэ ингээд энэ дээр нэлээд дажгүй ирсэн. Тэгээд одоо болохоор хүлээж байгаа зүйл нь юу ихээр за мэдээч энэ ийм жижигхэн уналттай байсан юм хүчтэй унчиж байгаа учраас энэ ахаад доошоо ийм жижигхэн уналт хийгээд одоо энэ даунтрендээ ингээд суларж байна гэдэг мэдээллийг авах хэрэгтэй байна гэж бол хүлээж байгаа юм. Тэгэхээр энэ хавьдаа ахаад нэг сайд вейс үүсгэх ерөнхийдөө надад бол хүлээлт байна. Ийм хүлээлт өгөөд тэгээд яг энэ мэдээж доошоос төрөх магадaltaй паттерн үүсчих юм бол доошоос трейд явчихж магадгүй. Гэтэ ядаж сайд вейс үүсэх юм бол доороос нэг баядаж үзье гэдэг бодол байна. Тэгээ буцаад бол дээшээ хөдөлгөөн нь эндээсээ ер нь бол дээшээ тренд нь ингээд эхэлсэн гэж ойлгоод байна гэсэн үг. Тэгээ одоо хаанаас нь баядах вэ гэдгийг харж байна. Ерөнхийдөө одоо жишээл энд байгаа энэ хөдөлгөөнийг ингээд хөдөлгөөний авангууд ийшээ копи дунгууд ингэ хөдөлгөөн багасчихж байгаа зү. За тэгээ энийг чинь дараагийн уналтын хөдөлгөөн шиг ингээд дахиад багасчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо харин бид нэр энэ дээрээс зөрүүлээд баяхаа том хөдөлгөөнүүдийг харангууд энэ дээр юм жижигхэн байснаа. За энэ дээр бол арай жижигхэн байснаа. За тэгээд ийшээ нэг жижигэрснээ. Энд чинь нөгөө паттерн томсоод олоход гэж дээш ингээд томсчихж байгаа байхгүй. Тэгэхээр дээшээ хөдөлгөөн нь ерөнхийдөө бүр энэ импульсийг ингэж авч болохоор болчихж байгаа байхгүй. Би бол одоо сайд вейс үлээгээд баядах санаатай байна. За нэгтгэд ер нь гаптай нэгдээд шууд дээшээ өсөрж ээж магадгүй. За яагаад тэгэхээр энд нэг юм дээшээ өсөх магадaltaй жижигхэн паттерн өсөж байна. За тэгээ энэ өөрөө сэтэрлээгээд энэ импульсыг л дээшээ давтна. Тэг ингээ гараад ирнэ. Тэгээд би бол одоо энийг яах нь гэж хараад байгаа. Энийг нэг шалгаад за ер нь хар зургаар энийг гаргачих дөө. Ингээд за нэг эндээ ингээд энийг шалгаад тэгээ буцаад унаад дахиад шалгах юм болоо. За энд за энийг бол мэдэхгүй. Энийг бол мэдэхгүй шүү. За энд юу үсгийг мэдэхгүй. Энийг бол би яг өөрөө юу үсэж байгаагаас нь хамаарж агаад дахиад нэг шорт үзэхгүй эсвэл тэр аяар нь бай үзэж хараад байгаа гэсэн. Одоогийн нэгдгийн сэтрэх хөдөлгөөнийг бол нэг иймэрхүү хөдөлгөөн явсаар агаад буцаад ийшээ нэг сайд вейс орж байх. За тэгтээ Nasdaq-ийн хөдөлгөөнийг харангуут байна шүү дээ. За дахиад хартаа угаашаа нэг юм харчихгүй. За Nasdaq болохоор өчтөр эдгээр бүгд 10-30 дээрээс хөдөлж байгаа юм зөө. Бүгд 10-30 дээрээс хөдөлж байгаа. Nasdaq мэржлийн хурдан дээшээ одоо юм өсөлтөн дээрээ гараад ирсэн гэсэн. 647 пип өсөж байгаа юм. За яг хуваар нь ярих юм бол 2.3, 2.6, 7 өсөж байгаа. За зүгээр чартаар нарах юм бол энэ уналтын өмнөх цэцрийн хөдөлгөөнүүдийн юм орой ёроолуудыг эвдэж ингээд гараад иж байгаа байхгүй. Алт болохоор тгийгүү.
За хэдүүл ингээ харангуут алтлахаар штэ 15 дээр харангуут хэрвээ яг саяны Nasdaq шиг хөдөлгөөн алтан дээр ингээд байна гэж харах юм бол энэ дээшээ гарч ирээд баг энэ оройны дээр гарч ирэхээр явах гэдэг байхгүй юу? Бүр энэ дээшээ гарч ирэхээр нэлээд хүчтэй гарч ирэх гэдэг. Nasdaq дээшээ явцсан болохоор би алтыг яах вэ? Ер нь жоохон хоцорчгүй гэж харах гэдэг юм. Тэрнээс яг Nasdaq-тайгаа адилхан юм хөдөлгөөнүүд үүссэн бол алт энэс ч илүү олон пип савлах боломжтой дэшээ. Тэгэхээр би бас нөгөө талаас шууд дэшээ гараад ирчээж магадгүй гэж бодод байна. За энэ болохоор зөв хоёр бүтээгдэхүүний хоорондын хөдөлгөөний харьцуулт хийгээд байна гэсэн үг. За ерөнхийдөө өөр техник шинжилгээр бол энийг хараад байна. Ийшээ ирэх баха. Дахиад унах баха. Энэ уналтын хөдөлгөөнийг шууд энэ дээр сахиж нэг юм уналт хийгүүгээр эндээс шууд өсөд явчихна бол гэж би бол арай бодохгүй байна. Ямар Nasdaq биш тэ. За яа чи иймэрхүү хөдөлгөөн хийх болов уу гэж бодоод байна. За евро USD. За мэдээж долларын юг дээшээ харж байгаа юм чинь трендийг дээшээ харж байгаа юм чинь евро USD-гээ сэлдэж таарнаа. За евро USD daily дээр бол нэг юм хэцүү юмтай болчиход байгаа шүү дээ. Юун дээр долларын индекс болохоор double bottom хийжээд өсөөд буюу одоо юм хоёр хос ёроол үүсчээд өсөөд идэг бол евро USD маань хос орой байж чадаагүй. Энэ угаасаа дээшээ ингээд дахиад баталгаач орой гарцаа. Энийгээ эвдэхгүй байх магадaltaй гэж хараад байгаа. За гэхдээ яг долларын индексээр л олж амрах гэдэг юм л да. За 2 цаг руу орлоо. За өнгөрсөн 7 хоногт бол ерөнхийдөө харьцангуй өсөлтийн 7 хоног болоод дуусчлаа шүү дээ. Шинэ ёроол 2 дахь ёроол энэ хоёрын дунд байгаа хамгийн өндөр орой энэ уналтын тренд дээ. Тэгэхээр хэдүүлээ энийг эвдүүлэхгүй сэлдэж болно. Энэ дотроо нэг импульс нэг коррекшн байна. Тэгэхээр энэ коррекшны энэ ёроолны энийгээ сэтэлцэн чи бас энийгээ эвдэхгүй байх боломжтой гэдэг эндээс ерөнхийдөө би бол ажиглаад байгаа. За тэгээд дахиад евро USD рүү ороод харахаар нэг ийм сувган дотор яваад байна уу гэж ажиглагдаад за тэгээд ийм цэсрийн хөдөлгөөний гурвалжин паттернуудыг хийгээд яваад байгаа юм. За энд бол брад мада хийгээд яваад байгаа юм. За одоо нэг ийм би бол энэ паттерныг баг ингээд зурчих байгаа юм болов уу гэж анзаарсан. Энд нэг ийм дэшээс төрөх магадaltaй паттерн болж байгаа. За гэхдээ одоо баг энэ хавьяас уналтынх нь хөдөлгөөн орж иржээж тун магадгүй гэж анзаараад байгаа. Би энэ эвдэхгүй гэдэг хоёрол руугаа төхөөд ирсэн. За тэгээ энэ эвдэхгүй гэдэг хоёрол руу дугаа төхөөд ирэхэд байж болох хамгийн хүчтэй бүсүүд одоо энэ замд нь тааралдаж байгаа байхгүй юу? Тэгээ энэ хавьяас эхлээд ингээд тааралдаж байна гэсэн үг. Тэгэхээр би энд нь нэлээд сонирхоод байгаа. За тэгээд сонирхож байгаагаа яаж баталгаажуулж арилж амрах гээд байгаа юм бэ гэхээр те. За энд нэг ийм шал үүссэн байна одоогоор. За тэгээ 15 дээр харах юм бол хэдүүлээ сүүлийн орой байна, 2 дахь орой байна. Энийг доошоо сэтэлүүлээд яах нь 15 минутан дээр ядаж доошоо тренд эргэж гин. За тэгээ энийг буцааж pullback-ийг хийлгээд ингээд энийг сэтэлүүлжээж буюу энэ шинэ орой үүсгэж трендийн дагуу арилжаанд орно гэж харж болж байна. Бүр эрт арилжаанд орё. Жохоор риск хийгээд арай эрт трендийг барьж авах гээд зүгээр барьж авах гээд үзэх юм бол энэ дээрээс барьж авах боломжтой болов уу гэж бодож байна. Энэ нэг хоёр тренд лайн нэг зураа тэрний 3 дахь тооч дээрээс болох боломжтой байлгүй гэж бодоод байна. За тэгээд нэг л юу байгаа. Жохон эргэлзээтэй зүйл байгаа нь энэ хөдөлгөөн маань өөрөө эндээ ийм цэсрийн хөдөлгөөн болж болно л гэж байгаа. Тэ? Гэвч ингээл дээшээс төрөх магадaltaй паттерн хэлбэр шүү дээ. Ингээд үсчиж болно. Энийг зүгээр дээшээс төрөхгүй байх магадлал нь юу юм бэ гэдээ анзаараад байна гэхээр арай том цагийн трендээ хараад за тэгээд энэ дээр байгаа үнийн бүсчлийнхаа зооныг буюу жоох юм хүчтэй зооноо учраас энэгээр нь илүү багцаалдаж хараад байна гэсэн үг. За тэгээд долларын индекс харахаар бол ингээд байна шүү дээ. Яг энэ долларын индексийг энэ доошоо өсөрчиж магадгүй гэдэг байгаа паттерн чинь тэгээд зөрүүлээд евро USD дээрээ цаасыг нөгөө дэш нь нугалчих юм шиг дээшээс өсөрчиж магадгүй паттерн болчиход байна гэсэн үг. За ойлыг ярьтана. За ойл дээр гоё стап үүсээд байгаа юм. За би ойлыг бас арилжаа хийдэг хүмүүс нэлээд сонирхоод үзэрэй гэж хэлээд байна. За ойл дээр дээшээс төрөх магадaltaй паттерн үүсчихсэн аа. Стэрснээ буцаа ороод ирсэн заяа. За энд нөгөө паттерны яг юу харуулдаг байгаа байхгүй юу? Паттерн нэмэхэд доог гэдэг юм комбинацийг харуулдаг гэсэн үг. За энд одоо энэ ингээд дээшээс төрөхөөс өмнө сүүлийн ёроол ялла шүү дээ. Энэ сүүлийн ёроолын хамгийн өмнөх нам ёроол нь энэ дээр байж байгаа. За тэгэхээр яах нь энд өсөлтийн биш уналтын трендийн сүүлийн орой байсан. Тэгэд энийг дээшээ паттернаар нэлээд гоё стэрж гарч ирсэн ч гэсэн буцаад стэрхгүй уншиж байгаа байхгүй юу? За одоо юу болсон бэхээр паттерн яг гоё 3 тооч үссэн. За тэгээд энэ паттерны маань таазан ингэж солигдчихэж бас болж байгаа юм. За эсвэл яг энэ сэтэрэлтийг одоо ингээд сэтэрчээд буцаад ороод ирсэн гэж үзэх юм бол ингээд таад одоо паттерн стэрж гарч байгаа. За гэхдээ мэдээч яг энийг цэвэрхнээр зурчих. Ингээд татчих.
За ингээ харахаар оюулын хөдөлгөөн надад нэлээд зөвхөн боломжтой харагдаад байгаа гэсэн үг. Би ерөнхийдөө энэ импульсыг дээшээ ингээ гараад ирэхэд бол нэг гайхаад байгаа юм байхгүй. За өмнөх вебинарын таг нь болохоор энэ оройг энэ ёроолыг сэтгэл зүйчрээс ийшээ буцаа шалгаад ингээд унах байхаа энэ шалтгаан солигдоод ингээд унах болов гэж хэлсэн шүү дээ. Энэ доор нэлээд хүчтэй спортын бүс байгаа. Бас өөрхөн тий бариад байгаа бүс байгаа учраас оёлыг буцаад дээшээ гарч ирээд энэ минлүү бол ороод ирэхэд надад гайхаад байх юм байхгүй болов нэг 700 ppb-ний бол хөдөлгөөн байна гэж хараад байгаа шүү. За тэгээд цэвэрхэн оролттой ээждэх юм бол тэрнээс ч илүү их pp авах боломжтой. За 15 луг оруулаад хэдүүлээ юу болж ин харъя л да. Энд яг өглөө болж таарсан. Хаана нэлээ. Тий энэ стрэлт яг өглөө болоод таарч байгаа. Энэ ингээд нэлээд дажгүй болчихж байгаа юм. Тэгээд 5 дахь болчихж байгаа юм. 5 дахь. Тэгээд ингээд нэгдгийн стрэлт нь өглөө биш энэ 4-өөс 5 дахь руу шилжиж байгаа болов. Тийм. Тэгээд ингээд дээшээ шууд гараад ирсэн. Тэгээд угаасаа нойрон, гүн нойрон, дуг нойрноос сэргээд л ингээд явцгааж бас энэ дээр бол хоцорчиж байгаа. За одоо болохоор жоохон эрсдэлтэй нь юу гэхээр нөгөө талаасаа бас бодох хэрэгтэй болчиход байна гэсэн. За нөгөө талаасаа юу гэхээр яг энэ өмнөх хөдөлгөөний дээж авах нь одоо тохиолдож болно гэсэн. Энэ орол энийг эвдсэн. Доошоо тэрэнд явж байгаа тийм үү. Тэгэхээр энэ оройг эвдэхгүй. Тэгэхээр нөгөө эвдэхгүй гэдэг орол руугаа нэлээд төхөд ирсэн учраас хэдүүл энд жоохон болгоомжтой байх хэрэгтэй. За магадгүй бүр энэ дээр одоо энэ дээшээ хөдөлгөөнийг ингэж гарч ирээд одоо юм уналтын батарей нь үсгээд байгаа бол эхний ээлжинд сэлдэж болно заяа. Сэлдэж болно. Ягаад гэвэл энэ чинь дээшээ стрэх магадaltaй батарей нь боловч стержиж л баталгааж байна батарей нь бол. Доовороо болохоор хэдүүлээ чиглэлийн дагуу явахаар одоохондоо энэ дотроо энэ чинь өөр ингэсэн би даасан даун тренд явж байгаа учраас доош явж боломжтой. Тэгэхээр за одоо ингээд чартын цэвэрхэн зураад харахаар одоо юу болж байна гэхээр энд нэг юм дэшээ стрэх магадaltaй батарей нүүс чинь тийм үү жижигхэн. За энэ стрий. Энэ стрээд одоогийн байдлаар бас энд нэг жоох юм юу яваад шүү дээ. Бас хүчтэй тааз яваад байна тийм. Ийшээ энийг яах нь гэдгийг харж агаад энэ дээрээ бас удаж мудаад ингээд байгаад байгаа юм бол бас нэг удаагийн сэл бол шалгаж болох байхаа. Ягаад тэр чиглэлийнхэн дагуу арилжаанд орох гэдэг юм гэсэн үг шүү дээ. За тэгээ өмнөх оройнуудаа харах юм бол энд бас нэг юм шалтгааз юм өсчлээ. За оюулын шалтгааз юм өсчлээ зөндөө дөө. За нэг иймэрхүү хөдөлгөөнүүд байгаад оюул дээр бол би 1 2 арилжаа эсэл авч байгаа ч тооны гайг арилжаанд орчихно гэж боддог. За энэ дээр нэг сэлдэж үзээд энийгээ бүр сэтлээд яг баталгаатай бүр ингээ баталгаатай оролдох юм бол хэдүүлээ энийг дээш нь сэтэлүүлчихэж байгаа л ингээ дараагийн тасрын хөдөлгөөн дээр нь л орчих нь илүү баталгаатай шүү дээ. Ер нь бол ядч тэрний дагуу орж байгаа. Гол нь ингээд орохоор жоохон яг гадаг авъя гэхээр жоохон хоцорчих гээд байгаа шүү дээ. Юмсаас жоохон хоцорчих гээд байгаа. Нэлээд удаа дахиж хүлээх болж байгаа гэсэн үг ингээд орох юм бол. За тэгэхээр ойл дээр бол ийм санаа байна. Тэгээд яг энэ жишээ бол нэлээд гоё жишээ болсон. Одоо энэ батарей чинь ингээд бас цэвэрхэн гурвалжин тэгээд энд зүр наристик батарей нь явж ирсэн. Стэрснээ ингээд өмнөх оройгоо өдчихдөхгүй буцаад ирчих واخхой. Яг батарейны том дунд цагийн батарейнууд эдгээр айгүйх юм юу гарч ирээд идэг. Иймэрхүү тохиолдолд айгүйх гарч ирээд идэг. За pound USD харч. За pound USD бол доошоос төрөх магадaltaй батарейны нэлээд зөвөр хийгээд явж байгаа. Би тэгэхээр бас долларын индексэд ажгүй доошоо явах гэдэг болов уу хараад байгаа. Одоо ингээ 2 цаг дээр ийм дажгүй зөвөрхөн батарей нүүсэж ин гээл бод. Тэгээл төсөөлөл арилжаа хийе. За би бол pound USD-гээ доошоо харчаад нэлээд гимгүү гэж бодож байгаа. Одоо энэ даун трендийн цэвэр хөдөлгөөн ингээд явцсан дахиад доошоо явчих болов уу гэж харж байна. За өнөөдөр бүх хослолоо эргүүлэхгүй яана. Ганц хоёрыг харна. За евро NZ-д баяжж болохоор харагдаад байгаа. За евро NZ-д бол ингээд мэдээж оройнууд нь дэшээ явж байгаа. Энд нэг цэвэр хөдөлгөөний бүтц үүсэж байгаа. За тэгээ энэ дээр ингээд тулгуурлаад дэшээ баятах хөдөлгөөн бас болох боломжтой гэж байна. За тэнгуут евро NZ-гээ баяжчихаар нөгөө урдаа NZ-д нэг унаад эхэлж байгаа. Тэгэхээр эднийг бас доош харчих болно. За янта ослууд төр засварын хөдөлгөөнүүд хийгээ буцаад дэшээ татж байгаа. Янта ослууд дээр одоо жоохон том засварын хөдөлгөөн орж ирэх байх. Тэгэхээр энэ 7 хоногт бол янта ослууд дээр нэг тийм гоё арилжааны бүтц үүсэхгүй болов уу гэж бодоод байна. За Австрали доллар, Канада доллар дээр нэг дажгүй арилжаа байж магадгүй. Бас анзаараад үзээрэй. За өмнөх таамгууд нь юм байсан байна те. За Австрали доллар, Канада доллар дээр юу явж байгаа вэ? Нэг юм дэшээс төрөх магадaltaй батарейн стрээд өмнөх оройгоо эвдчихсэн. За нөгөө ойл шиг юм хийснээ өмнөх оройгоо эвдчихсэн хамгийн гол. Сүүлийн ороо сүүлээс 2 дахь бол уналтын трендийн сүүлийн орой энэ байна. Энийг дээшээ эвдчихсэн. Тэгээ батарейнаас сэтэрсэн. Одоо энд цэсрийн хөдөлгөөн явж байна. Цэсрийн хөдөлгөөр нь ахиад жижигсгээд харахаар цагийн жижигсгээд харахаар засварын хөдөлгөөнийхөө доовыг одоо энд эвдэх гэж явж байгаа гэсэн. За нэгсэндээ цэсрийн хөдөлгөөнийх нь энэний доовыг ярих юм бол энд ёроол, энэний орой. Энийг ирэхэд дээшээ лагаараа эвдчихсэн. Үзүүрээрээ эвдчихсэн. Яг бүтэн лагаар бол эвдэж чадаагүй. Тэгэхээр би бол энийг дахиад энд дээшээ хөдөлгөөн байгаа л гэж хараад байна. За авокад дээр нэг тиймэрхүү хөдөлгөөн байдаг. За тэгэхээр Канадууд дээр бас жоохон зөрүү доошоо хөдөлгөөн байж болно гэж харж болох байх.
За дараа нэг нэмэлт мэдээлэл дуулах зүйл юм гэхээр трейдний үе дээр явдаг өөрийнх нь юу явж байгаа? Тэмцээн эхэлцээ явж байгаа. Энэ удаа бол зөвхөн фьючерсийн юун дээр явж илээ. Одоо энэ дээр байна. Энэ дундаас нь баг орчих болдгүй лөө бордгүй лөө. За юу ч фьючерсийн нэг явж байгаа. Би өөрийнхөө нөгөө аккаунт дээр явуулж байгаа. Тэгээд одоогийн байдлаар эхний хүн нь 43,000 49,000 буюу 49% ашигтай яваа харагдчихсэн. За тэгээд бүрж 14 болчих. За одоо энэ тэгээд дахиад дуусахад 20 хэд оногдтой байгаа заяа. 20 оногдтой байсан баг. За тэгээд зөвхөн фьючерсийн ингээд бүтээгдэхүүнүүдээр арилж байгаа хийн. За тэгээд нэг ямар бүтээгдэхүүн дээр ямар лотоор байх вэ гэдэг энэ рүүлийнх нь ингээд more гэдэг рүү ороод ингээд харж болно. Хідэн лотоор хамгийн ихээр орчлох байл бүтээгдэхүүн дээр. Энэ нөгөө нэг бүтээгдэхүүн дээр орж болдог лотны хязгаартай учраас жишээл Nasdaq руу бүх маржинаар ингээд орох боломжгүй. Тэгэхээр энэ дээр бас арай өөр систем хэрэгтэй болж байгаа хгүй. Заавал бүх бүтээгдэхүүн дээр орж арилжаа хийхгүй бол нөгөө хүмүүсийнхаа хийж байгаа ашгийг гүйцэхгүй. Би зөвхөн Nasdaq гэд нүдэд идэг боловч хүмүүс нөгөө тал дээр нь чинь дахиад ард нь байгаа фри маржинаа ашиглах болно шүү дээ. Тэнгуут нөгөө өөр бүтээгдэхүүнүүдээр арилжах боломжтой. Гэхдээ энэ фьючерсийн мандууч нь фьючерсийн бүтээгдэхүүнүүд чинь ингээд нэгээрээ нэгнийгээ адилхан нэгэн зүгээр ETF-ийн ч юм уу эсвэл тиймэрхүүнүүд байгаа учраас ингээд биднийг харж болно. За тэгээд эн чинь шагналын сан нь болохоор эхний хідэн байр нь юутай? Мөнгөн шагналтай. Тэгээд дараагийн хідэн байр нь болохоор одоо жишээлбэл 51-с 250 дахь байр нь өөрийнхөө байгаа нөгөө төлбөртэй аккаунтыг ахаа цаашаа 6 сарын ирэхээр сунгуулна гэсэн үг. За тэгээд өмнөх хідэн болохоор ингээд мөнгөн шагналтай гэсэн үг шүү дээ. За нэг ийм тэмцээн явж байгаа. Энэ дээр та төлбөртэй аккаунттай байж оролцох боломжтой байх. За одоо өнөөдөр хагасанд гэхэд 19 өдөр үлдсэн гэдэг чинь нэгдэх гэхэд 17 өдөр үлдсэнээс эхлээд өрсөлдөх юм байна. За одоогийн байдлаар хамгийн дээд нь 64% ашигтай явж байгаа юм байна. Уул нам өчигдөр харахад энэ 49 байсан. Тэгээд энэ ерөнхийдөө 30. За би өмнө нэг тэмцээнд нь ороод би дансаа 70% өсгөөд ерөнхийдөө шагналт байр төрөөс орж таагүй. Нугалж иж л орох юм билээ. Тэгээд тэр бол ихтэй яг CFT байсан баха. Одоо ингэ фьючерсийн юу байгаа учраас ийшээ оролцоод бид л бас тийм үнгүү тэмцээн тэгэл зүгээр энэ дээрээ buy sell-ээ дараал явж явах боломжтой учраас ер нь swing арилж байгаа бол жоохон хэцүү санагдсан. Хүмүүс орж гараад явдаг болохоор илүү өндөр equity хийгээд ах шиг байдлаа. За ийм зүйл дуулгахад таатай байна. За тэгээд swing score дээр бол би чатгаараа юу хийж байгаа back test хийж байгаа. Тэгээд яг өөрөө back test-эн дээрээ юугаа бичээд тэмдэглэлээ бичээд энийг ямар арилжаагаар яаж орсон, яагаад алдаад байна, юугийн сайжруулбал дараагийн ингээд тестүүд дээр яахаар байна гэдгийг ингээд бүгднийг айлхоор яг сурж байгаа хүмүүс шинэ арга барил өөрийн болох гэдэг хүмүүс яг ингээд яавал илүү ингээд back test-тэй илүү үр дүнтэй байж болох вэ гэдэг талаас нь ингээд хэдвэлийн нэг юм сургалтын материал талаар ч юм уу тиймэрхүү байдлаас ингээд swing дээр чатгаараа 7 хоногт нэг чадвал 4 мөрөг бол ерөөхдөө хийгээд байгаа. Тэгээ нэг өдөрт 10 арилжаа хийж байгаа. Тэгээ 10 арилжаа хийгээд тэрнийхээ үр дүн гаргаад арилжаа болгоно яаж орж байгаа тайлбарлаад ягаад SL тавьж байгаа, ягаад DB ингэ тавьж байгаа, ягаад break even ингэж байгаа юм те. Тэгээ бүх юма яриад суухаар нэг цаг болчиход байгаа юм. Тэгээ араас нэг 10 минутын 10 минут өөрийнхөө хийсэн 10 арилжаагаа шалгаад за дараагийн арилжаан дээрээ дараагийн 10 дээрээ ер нь яавал зүгээр вэ? Энэ 10 дээр ямар алдаа илүү тавтагдаад байна? Би ямар арилжаа хийвэл илүү үр дүнтэй байхаар байна гэдэг нэг юм дүгнэлт маягийн хэсэг яваад байгаа гэсэн. За нэг тиймэрхүү юм хийгээд явж байгаа шүү. За swing дээр. Окей, за тэгээд өнөөдрийнхөө вебинарыг энэ хүртэл дуусглаа. Ягаад тэгэхээр бусад валютууд дээр би скан хийгээд надад тийм амар оролтын гоё нөхцөлтэй юмнууд байгаагүй учраас бүгдийг дурдсангүй. За тэгээд хэрвээ юу үтгэх хүсвэл хамт back test дээр суугаад хийгээд суухыг хүсэх юм бол Discord дээр би нэг everyone хийж тухайн өдөрт нь зарлаад байгаа. Яг тогтсон цагтаа бол байж чадахгүй. Тэгэхээр нэг 10-20 минутын өмнө чатгаараа зарлаа суугаад байгаа. Тэгээд Discord-ийнхаа everyone-ыг шалгаад байж байгаарай. За тэгээд бүгд дараагийн 7 хоногийнхоо мэдээнүүдийг харчих заяа. За тэгээд дуусгая. За дараагийн 7 хоног фонс минут юм уу те. За дараагийн 7 хоног гайгүй мэд нэг учир утгагүй мэдээнүүд алга. CPI босоод валютууд дээр CPI гарах юм байна. Тэгээ доллар дээр ч тэгээд энэ минут цэцэрч гайгүй л хөтэй энэ чинь зүгээр нэг юм шүү дээ. Тэгээ дараагийн 7 хоногийн мэдээнүүд бол гайгүй л байгаа байна. Окей, за тэгээд вебинараа энэ хүртэл үзсэн хүмүүстээ баярлалаа. Лайк дардаг бүх хүмүүст нь баярлалаа. Коммент бичдэг хүмүүстээ баярлалаа. Subscribe дарахаа битэр мөртөөрэй бас чадвал лайк дарчаарай те. Тэгэл бас. За тэгээд бүгд амралтын өдрөө идэх тань өнгөрцгөөрэй баяртай.